тэг хүн болгон зөв personal brand-ийг хөгжүүлэх хэрэгтэй. Хүн болгон өөрийн гэсэн фэйс сошиал медиа дээр өөрийнхөө нүүр царай би хин бэ, ямар асуудал шийдсэн бэ гэдгийг бүгд явах хэрэгтэй. Бүгд personal brand. Бүгд нээлттэй, бүгд уцаа орой зүгээр шууд бэлтгээгээл зүгээр шууд шин зүгээр шууд бизнес шууд new шууд амьдрах. What? Do you want to know what it is? Одоо би чинь энэ газар дандаа гүйж өдрөө болон гүйж байгаа. Спринт хийж байгаа. Одоо яг ингээд одоо 12 секунд тайл гүйж. Саахан мэдэн төрж. Угаасаа үржүүлээ хийх хэрэгтэй. Өдөр бол хамаагүй зүгээр хаач исэн төгөөслийг хийл. Зөв юм гол нь зөв. Яг хүн байгалийн зүгээр шалгалттай гэж юу вэ? Тэр зарчмаар яг зарчим яаж ижилдэ. Чи уур хурж. Тэрийг илэрхийл ямар асуудал вэ? Тэр асуудыг яаж шийдэх ёстой вэ? Бүхэн өндөр бүтээлчээр маш их юм дээр ухамсартайгаар юу хөө яаж шийдэх вэ? Ямар тэр бүх шийдлийг гаргах хэрэгтэй. Яг чамд ямар санаа байна тэрийг л илэрхийлээ хуваах хэрэгтэй. Одоо болсон хангалттай. Одоо тэр үг нь ирсэн. Би энэ үгийг маш их хүлээжсэн. Би нээлттэй бай гэж бодсон. Гэтэ одоо ингээд алаа ямар нэгэн трендийг ихэнд битгий байц төгсгөл битгий бай гэж хэлдэг юм бэлээ. Голд нь. Одоо яг голд нь. Яг тэр голд нь байх цаг нэрсэн. Тийм учраас яг ингээд өдөр болго ямар нэгэн байдлаар чи юу хийж байгаа тэрийг ямар нэгэн байдлаар бүтээлч байдлаар илэрхийлж явах хэрэгтэй.